Нөхцөлтийн үед одоо хийгдэж байгаа эмчилгээний үед гэх юм бол бид нэр хамгийн эхлээд шалтгааны эсрэг, өөрөөр хэлбэл амьдралын юм аяг болон арьс ашилгааг илүү хэцүүлдэг. Өөрөөр хэлбэл 5 төрлөөс нь хамааруулаад тус тусын одоо арьс ашилгаа болон арьс ашилгааг зөвлөдөг байх нэ. Сайн байцгаана уу, доктор Чимгүн эмнэлгийн арьс хоолсолын эмч Амар заяа байна. Та бүхэнд нөхцөлтийн талаар мэдээлэл хүргэе. За хүний биеийн хамгийн том эрхтэн бол арьс байдаг. Арьсан дээр нөхсөө гэж байдаг. Хэв үедээ байж байдаг. За тэгээд энэ нөхсөвний гол өрн гэх юм бол өсний хүүдийг агуулсан тос болон өсний булчирхайтай холбогдож тэдгээрийн шүүрлийг бол арьсны гадаргуу дээр гаргаж арьсны барьерыг бий болгоход бол гол үүрэг гүйцэтгэдэг байна. За арьсны үндсэн одоо 5 төрөл бол байдаг. За энэ нь болохоор энгийн буюу өөрөөр хэлбэл хэвийн арьс, за мэдрэмтгий, холимог болон тослог гуура гэсэн юм 5 төрөлтэй байдаг. За арьсны онцлогоодоос хамаарат нөхцөлт гэдэг зүйл маань үүсч байдаг. За нөхцөлт үүсгэж байгаа бас шалтгаануудын үед гэх юм бол амьдралын хэв маяг болон арьс арчилгаа, за мөн хоол тэжээлийн онцлог зэрэгтэй холбогдуулан нөхцөлт бас үүсдэг. Мөн нөхцөлттэй холбоотойгоор нөхцөлт гэдэг зүйл маань бол үүсч байдаг байх нэ. За энэ 5 төрлөөс хамгийн их одоо ингэж илүү ихээр нөхцөлт үүсгэж байдаг нь бол холимог болон тослог арьсан дээр илүү их нөхцөлт гэдэг зүйл маань үүсдэг. Яагаад тэгэхээр тос их хит ялгарсантай холбогдуулаад нөхцөлт гэдэг зүйл маань үүсэж байдаг байна. За нөхцөлтийн үед одоо хийгдэж байгаа эмчилгээний үед гэх юм бол бид нэр хамгийн эхлээд шалтгааны эсрэг, өөрөөр хэлбэл амьдралын юм аяг болон арьс ашилгааг илүү хэцүүлдэг. Өөрөөр хэлбэл 5 төрлөөс нь хамааруулаад тус тусын одоо арьс ашилгаа болон арьс ашилгааг зөвлөдөг байх нэ. За эмчилгээний үед бол тархилгын болон тархилгын бус аргаар эмчилгээ хийдэг. За тархилгын арга дээр нь бол PDR-ыг агуулсан болон гиалурын за бусад амин хүчлүүдийг агуулсан эмчилгээг одоо тархилгын аргаар хэрэгжилж байгаа болоод тархилгын бус арга дээр бичил зүйн эмчилгээ буюу микронидл, нанофорекс, за химийн гуйжуулалт, за мөн CO2 лазер зэрэг эдгээр эмчилгээг хийж өгдөг байна. За CO2 лазер болон химийн гуйжуулалт, нанофорексийн үед болохоор удирлаас хамааралтайгаар хийгдэж байдаг. Өөрөөр хэлбэл сэрүүний удирдал буюу 10 сараас 3 сарын хооронд бол хийгдэж байдаг болоод Secret RF-ийн хувьд удирдал хамаарахгүйгээр хийгдэж байдгаар илүү онцлогтой байдаг. За CO2 лазер болон нанофорекс химийн гуйжуулалтын үед гэх юм бол арьсны өнгөц давхаргыг хамарч өөрөөр хэлбэл эпидермисийн давхаргыг хамарч гэмтээж одоо энэ эмчилгээ хийгддэг бол Secret RF эмчилгээний хувьд гэх юм бол арьсны эпидермис болон дермисийн давхаргыг хамарч арьсныг бол гүнээс нь буюу хөндлөж чадварыг нэмэгдүүлснээрээ хүчлэлтийг багасгадаараа илүү юм онцлогтой байдаг байна. Эдгээр эмчилгээг хийлгэсний дараа 5 хоног ус хөрөхгүй, за хөлдрөх төрлийн дасгал хөдөлгөөн хийхгүй, за мөн нарнаас хамгаалах тосыг бол маш сайн хэрэглэх. 5 хоногийн дараагаас бол нөхөн сэргээх эмчилгээнд орох нь бол илүү зүйтэй байдаг байна.